За хөтөлбөртэй хамтаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурц байна. Яг одоо та бүхэндээ зочдтой уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдөр бид бүхэн та бүхэнд бас хоёр онцгой зочныг уулзуулах гэж байгаа. Бүгд найрамдах Солонгос улсад за олон улсын эрүүл мэндийн салбарын бизнесийг амжилттай хэрэгжүүлж хөгжүүлж байгаа Beck компани одоо захирал Ким Жэмин болон за Монгол ажилтан Болор Туяанаар бидний студид хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? 안녕하세요. Сайн байна уу? Урилгыг мань хүлээн авч ирсэн хоёртаа маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр бас манай үзэгчдэд маш олон бас хэрэгтэй мэдээллүүдийг бас хүргэхээр ирсэн байгаа. За юуны өмнө та хоёртайгаа гоё дэлгэрэнгүй сайхан танилцъя гэж бодож байна. Тэгээд мөн энэ одоо Beck хэмээх те компанитай бас эхлээд танилцаад эхлүүлээ гэж бодож байна яриагаа. 네, 자기 소개해 주시면 돼요. 쌤면노. 네, 안녕하세요. 저는 한국 베크 주식회사 뒷끌고 있는 김재민입니다. 네, 저희는 한국의 우수한 의료 서비스를 외국 고객들에게 연결하는 일을 하고 있습니다. 그래서 병원 예약부터 상담 예약, 통역, 비자, 그리고 귀국하고 나서의 사후 관리까지 전 과정을 지원하고 있습니다. За сайн байцгаана уу? Beck компани Ким Жэмин гэдэг захирал байна. Тэгээ манайх болохоор Солонгосын үнэт чанартай эмнэлгийн үйлчилгээг гадны үйлчлэгч нарт зорж одоо өгч байгаа. Тэгээд энэ дээр болохоор яг нэг эмнэлгийн цаг захиалах болон үйлчлэг зөвлөгөө тэгээд үйлчлэгийг авсны дараах Монголтой очсны дараач бас эргээд эмнэлтэй холбогдох бүх ажлыг манай ингээд компани хийж байгаа гэсэн. За ер нь бол яг Монголоос бүгд найрамдах Солонгос улсыг зорж за амжилтгээ үйлчлэгээ авах хүмүүсийн тоо бол нэлээдгүй их байдаг. Тэгээд тэр нь ч гэсэн та бүхэнд бас ажиглагддаг болов. Ер нь яг ямар чиглэлээр ямар одоо өвчтэй ч гэдэг юм уу те. Ямар хүмүүс одоо яг энэ танахыг зорж тэр Солонгос улсад одоо зуучлан үйлчлүүлэх боломжтой юм бол. 이제 한국보건복지부에서 조사한 데이터에 따르면 2024년 기준 한국을 찾은 몽골 환자는 25,731명으로 집계가 되었고 전년 대비 16.5% 증가했습니다. 그리고 몽골인 대상 조사에서 해외 의료 관광 목적지로 한국이 32%로 1위를 기록했고 그 다음이 중국이 26%, 터키가 24% 순이었습니다. 특히 한국을 선택한 가장 큰 이유는 가격이 아니라 의료 기술에 대한 우수성이었다는 점이 인상적이었습니다. За яг нэг судалгааны мэдээлэл дээр ингээд дамжуулаад хэлж өгөх юм бол Солонгос эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаа байгаа. Тэгээ 2024 оны судалгаагаар Солонгос улсыг зорьсон Монгол өвчтний тоо гэх юм бол 25731 хүн байсан. Энэ нь болохоор 23 оны өмнөх жилтэйгээ харьцуулаад харах юм бол 16% дээшилсэн байгаа гэсэн. Тэгээд яг нэг зорилт усууд байгаа шүү дээ. Зорьсон усуудаар хуваар нь харах юм бол Солонгос бол нэгт орсон байгаа. Энэ нь болохоор 36% байсан. Тэгээ араасаа болохоор Хятад, Турк улс гээд 24%, 26% гэдэг нь явж байгаа. Тэгээд ягаад ингэ Солонгос улсыг зорж байгаа вэ гэх юм бол үнийн боломжийн гэхээсээ илүү Солонгосын эмнэлгийн одоо чанар дээр монголчууд илүү тулгарсан сонгосон гэсэн. Яг бодоод үзэхээр за Солонгос улсыг зорж байгаа эмнэлгийн үйлчлэгийг авах гэж байгаа хүмүүсийг харахаар за нэгдүгээрт одоо нэг гоо сайхан гооцлын хоёрдугаарт бас одоо нэг эмчилгээний шугамар тий бас ингэ зорж очдог гэж санагддаг. Тэгэхээр тэр дундаа үнийг нь биш одоо яг чанарыг нь чухалчлаад за бас одоо сайн эмнэлэг тий эргээд одоо ингээ холбогдох холбоотой байдаг ч гэдэг юм уу маш сайн үйлчилгээтэй маш сайн эмч нартай ч гэдэг юм уу яг тэрийг нь илүү анхаарч одоо энэ компани сонгож монголчуудад зуулчилгаа гэж ойлгох нь зөв юм болов. 네, 물론 몽골 분들도 피부과나 성형외과에 대한 관심이 높습니다. 근데 하지만 실제 데이터를 보면 조금 다릅니다. 2024년 몽골 환자 진료 과목 1위는 내과였습니다. 이제 내과라고 하면 소화기, 순환기, 내분비, 실질적인 약간 이제 질환 진료에 가까운데 2위가 검진센터였고 3위가 피부과였습니다. 다른 나라들은 보통 피부과가 1위인데 몽골만 1위가 내과였습니다. За тэгээ монголчуудын хувьд бас арьс гоо сайхны чиглэлээр маш их анхаардаг. Гэхдээ яг нэг судалгааны тоо баримтаар харах юм бол хамгийн нэгт орсон нь болохоор доторын тасаг байгаад байгаа. Тэгээ дотоод эргэтэн болон дотоод шүүрэлтэй монголчууд хамгийн анхаардаг гэсэн үг юм байна. Хоёрт гэх юм бол эрүүл мэндийн урьдчилан сэргээх шинжилгээ байгаад байгаа. Тэгээ гуравт нь арьс гоо сайхны эмнэлэг гэж ордог. Тэгэхээр бусад улс орнуудын хувьд бол арьс гоо сайхны эмнэлэг хамгийн нэгт байдаг бол монголчуудын хувьд бол илүү эрүүл мэндэд анхаардаг гэж бол болно. За мэдээж бол яг бүгд найрамдах Солонгос улсыг зориод яг танахаар ингээд жуулчлуулаад очиж байгаа иргэд маань бол мэдээж хамгийн чанартай сайн эмнэлгүүдээр бол үйлчлүүлэх нь
гарцаагүй байгаа тийм ээ. Ер нь очиод бас нэг эндээс очиж байгаа хүмүүс тулгамддаг асуудлууд байгаад байдаг шүү дээ. За хэлний мэдлэг ч гэдэг юм уу. Очиод тэр нэг эмч нартайгаа ингээд нэг уучраа олох ойлголцох асуудлууд байна тий. Бас очиод хаана байрлах уу, яах вэ, ийх үү гэл ер нь хэл мэдэхгүй ингээд гадны улсад очиж байгаа иргэд маань бол маш их хүндрэлүүдтэй тулгардаг. Тэр болгоныг ер нь танай компани зүгээс хэрхэн яаж зохицуулж өгдөг юм бол? 네, 맞습니다. 그래서 저희는 몽골 분들께 유명한 병원 하나를 소개시켜드리기보다는 건강검진부터 안과, 부인과, 필요하다면 전문 진료까지 고려해서 그분의 상태와 목적에 맞는 선택지를 함께 찾아드리는 데 집중하고 있습니다. Монгол үйлчлэгчтэй тохирсон хамгийн сайн алдартай эмнэлэг гэхээс илүү тухайн үйлчлэгчийн хүсэж байгаа эмнэлэгт нь тулгуурч эмнэлгээ танилцуулж өгдөг гэсэн. Тэгэхээр тэн дээр жишээлбэл арьс гоо сайхны эмнэлэг үү, эсвэл яг эрүүл мэндийн шинжилгээ өгч байгаа юу? Тэгээд тэр хүн яг юу хүсэж байгаа гэдгийг нь илүү судалж тэр хүндээ яг юм ганцаарчилсан үйлчлэг гэх юм үү те. Тэгж тулгарч үйлчлэг өгдөг гэсэн. 만약에 이제 한국에 오셔서 치료를 받기 원하신다면 어떤 의료 서비스를 받고 싶으신지 원하시는 거를 저희에게 알려주시면 됩니다. 예를 들어서 피부과 시술을 받고 싶으시거나 건강검진을 원하신다, 또는 특정 질환의 치료를 받고 싶다라고 해서 저희가 말씀을 해주시면 고객 요청사항과 상황을 파악해서 적합한 병원들을 저희가 연결해 드리고 있습니다. 그리고 전문적인 상담이 필요하다면 그 방법까지 파악을 해서 확인하고 상담을 하고 있습니다. Тэгээ нэг сая тайлбарсантай адилхан яг тухайн үйлчлэгч ямар үйлчлэгээ хүсэж байгаа вэ? Хагалгаа юу, эсвэл шинжилгээ юу гэдэг нарийн хэлээд өгөх юм бол бид тэндэн тулгуурлаад тухайн үйлчлэгчтэй холбоотой хэмжээнд холбоод өгч чинь мөн үнийн мэдээлэл болон тэгээд хэд хоног байрлах гэх нарийн мэдээлэлүүд байгаа шүү дээ. Тэрийг бас эмнэлгээсээ яг нарийн төлөвлөгөөг аваад тухайн үйлчлэгчтэй бас өгөх боломжтой. Тэгээ орчуулгын хувьд бол манайх яг мэргэжлийн орчуулагч байгаа. Тэгээд 24 цаг яг таны асуудал тулгсан болгонд манайх бол яг л үйлчлэгчтэй зориулаад хариулаад эмнэлэгтэйгээ шуурхай холбогдоод явдаг гэсэн. 네, 맞습니다. 그게 저희 서비스의 핵심입니다. 네, яг тэр манай үйлчлэгийн хамгийн гол санаанд байгаад байгаа маа. За үзэгчдээ ерөнхийдөө хандаад багтлаад нэг хэлэх юм бол тийм. За Монгол улсаас Солонгос улс руу за гоо сайхны болон эрүүл мэндийн чиглэлээр үйлчлэгээ авах гэж байгаа үзэгчд маань за яг очоод ямар эмнэлэг сонгож очих вэ тийм. За тэгээ очоод ямар хүнтэй ойлголцож яаж мэдээллүүдээ авч ямар сайн эмч байдгийг тэгээ тэр бүхнийг ганцаараа бүгдийг судлаад явах биш. За яг нэг компанитай холбогдоод тэр компаниас бүх үйлчлэгийг нэг дор авах боломжтой. Тэгээ байрлах байдал, тэгээ буудлууд юм уу. За тэгээд бусад чөлөө цагийн хувааруудаараа хаашаа яаж явахаа хүртэл асуугаад мэдээлэл аваад ингээд явах боломжтой гэдгийг энэ компани маань зүгээс та бүхэндээ хандаад хэлж байгаамаа. Тэгээ монголчуудын маань хувьд бас их гоё зүйл нь эрүүл мэндийн урьдчилсан үзлэг эмчилгээнд бас хамгийн түрүүнд ихээр бас ингэж очиж үзүүлдэг юм байна. За түүний араас бас ингээд арьс гоо цэцлэнж байдаг юм. Тэгээ тэр үйлчлэгнүүдийг бол маш ихээр авдаг юм байна. Тэгээд энэ бүх үйлчлэгийг бас аваад энэ 40 замыг гаргаж өгч байгаа танай хамт олонд бол маш их баярлалаа. Тэгээд энэ мэдээллийг ч гэсэн бас үзэгчдэд илүү олон хүнд хүргье гэж та хоёроо зорин ингээд орж оролцуулсан. Иргэдийн маань хувьд ч гэсэн ерөнхийдөө яг Солонгос улс руу нэлээдгүй зорж үйлчлэгээ авах бол маш их сонирхолтой байдаг. Тэр ч утгаараа бол маш олон юм компаниуд байдаг л да. Тэгээд та бүхний хувьд ер нь яг ингээд бас нэг юм монголчууд ч бас нэг юм баталгаа хүсэж байдаг шүү дээ. За яг найдвартай болоо үгүй болоо яадаг бол гэдэг юм уу те. Тэгэхээр яг энэ компанийн хувьд ч гэдэг юм уу танай компанийн хувьд яг Монголд дах үйл ажиллагааны хизээнээс эхлэв өмнө хичнээн хүмүүсийг ийшин Солонгос улс руу жуулчлаад ингээд эмчилгээнд нь оруулаад ч гэдэг юм уу ингээд явуулав. Ер нь дуршлагын хувьд та бүхэн манаас нэг үзэгчтэй бас хүргэсэн дээр бол 저희가 올해 2026년 상반기에는 몽골 분들 약 60명 정도 이제 모셨는데 주로 건강검진과 안과 위주로 오시긴 했습니다. 현재는 이제 부인과 그리고 지방흡입, 바디 성형 쪽에 관심이 좀 더 많아지는 상태로 보여지고 지금 추세로 보면은 올해는 그래도 100명 이상은 저희가 몽골 고객을 모실 수 있을 거라고 전망하고 있습니다. За яг 2026 оны 1 сараас ахуулаа өдийг хүртэл бол нийтдээ 60 монгол үйлчлэгч нарт бид бол үйлчлэгийг үзүүлсэн байгаа. Тэгээд дийлэх нь болохоор эрүүл мэндийн шинжилгээ болон нүдний эмнэлгийн чиглэлээр байсан. Тэгээд цаашдаа бидний зорилго мэдээж ингээд 100 болон түүнээс дээш монголчуудад үйлчлэгийг зорж байгаа. Ойртоо гэх юм бол илүү гоо сайхан тал руугаа чиглэсэн асуултууд их байгаад байгаа. Жишээлбэл арьс гоо сайхан болон эмэгтэйчүүдийн талаар нэмэлтээр өгс оруулах
Тэгээ энэ чиглэлээр их монголчууд их сонирхдаг болсон байгаа даа. За энэ удаад бас яг Монгол улсад өөрсдийн биеэр хурж ирээд мэдээлэл хүргэж байгаа шүү дээ. Тэгээ бас онцгой бас шалтгаан байгаа болоо. Тэгээ зорилго бас байгаа болоо. 자료로 시장을 조사하는 거와 직접 와서 사람을 만나는 거는 전혀 다릅니다. 이제 저희가 몽골 시장을 중요하게 생각하는 만큼 현장에 직접 와서 보고 싶었고, 저희는 단기간에 많은 환자를 유치하는 것보다 장기적인 신뢰 있는 현지 네트워크를 구축하는 게 목표입니다. 그래서 이번에 몽골을 방문하게 됐습니다. Бидрүүд Монголыг зорих болсон шалтгаан гэх юм бол мэдээж судалгаан дээр үнэлсэн мэдээлэл гэхээсээ илүү яг Монголдоо зориод монголчуудын сонирхол нь ямар байдаг те энэ ботер үүсгийг хүссэн байгаа даа. Тэгээд бидний хувьд бол энэ богино хугацаанд зөвхөн олон үйлчлэгч ирсэн тоо мэдээлэл гэхээсээ илүү бид нар яг ингээд зорддог, бидэд итгэдэг тийм итгэлийг бас соёлыг ингээд түгээхийн тулд монголчуудаа илүү ойр байхын тулд энэ удаа ингэж ирсэн байгаа даа. Яг танай компанид өшөө дэлгэрэнгүй танилцъя. Танахыг сонирхоод ингээд үзэж байгаа хүмүүс байх юм бол хаана очиж танилцах уу, үйл ажиллагаатай нь одоо тэр яг ямар эмзгүүдээр ингэж явах хэрэгтэй юм бол гэдэг нэг юм өшөө юм дэлгэрэнгүй мэдээллийг авахыг бас хүсэж байгаа хүмүүс байж магадгүй. Яг хаана очих уу, яг Монгол тасалбар нь хаана байрлаж байна, ямар үйлчлэг үзүүлэх вэ? Аль сошиал дээр ямар 만약에 정말 관심 있는 사람들이 있으면 우리랑 어떻게 저희한테 연락을 주시려면 저희 페이스북 페이지로 이제 DM을 보내주시거나 아니면 저희 한국 전화번호로 연락을 주시면 저희가 상담을 해드리고 있습니다. 사진을 보내주시면 즉각적인 대략적인 견적을 바로 보내드릴 수 있고 만족할 수 있도록 최대한 노력을 하겠습니다. мэдээж манайд бас Facebook хаяг байгаа. Тэгээ манай Facebook хаяглаа холбогдоод мөн манайх бас солонгос дугаартай. Одоохондоо Монголдоо бол арай нэг салбар нэ хэмжээг байгаа. Тэгээ тэр талаараа бас судалгаа хийх гэж энэ удаа ингэ зорж ирсэн байгаа даа. Тэгээд Facebook-оор холбогдож болон мэдээж чатаар холбогдоод яг ямар үйлчлэг ямар байгаа. Тэгээд өөрөө яг юм хэрэг гоо сайхан бол ингэ 6 явуулах юм бол тэрэндээ яг тохирсон эмчээсээ зөвлөгөө аваад нарийн тодорхой тухайн хүндэл зөвлөгөө өгөх боломжтой байгаа шүү. Түрүүн бас хэллээ шүү дээ тий. Монголдоо бас цаашдаа салбартай болох байгаа гэдэг. Цаашдын төлөвлөгөө, цаашдын Монгол улсад ямар үйл ажиллагаа зохион байгуулах юм бол тэр талаар нь мэдээлэл. 저희는 지금 몽골어로 정확하게 한국 의료 정보를 전달할 수 있는 온라인 상담 환경을 만들고 한국 병원들과 몽골 고객분들을 직접 만날 수 있는 그런 메디컬 컨퍼런스를 지금 개최를 하려고 준비를 하고 있습니다. 그러기 위해서 저희가 이제 몽골에 직접 진출을 해서 지금 법인 설립도 4분기 내에 지금 예정이 되어 있고, 장기적으로는 한국과 몽골을 잇는 의료 파트너십을 만들고, 몽골 분들이 의료 서비스를 생각할 때 가장 먼저 생각할 수 있는 파트너로 되는 게 목표입니다. Тийм за тэгээ манайхын одоо цаашдаа зорж байгаа юм гэх юм бол мэдээж Монголоос салбар нээх байгаад байгаа. Тэрнээсээ гадна яг онлайн орчинд бүх хүмүүс ингэ холбогдоод эрүүл мэндийн үйлчилгээг илүү амар байдлаар авах боломжтой тийм онлайн орчныг бас бүрдүүлэхээ зорж байгаа. Мөн солонгосын эмчнэрийг бас ингэ Монгол улсад ураад яг ингэ Монгол үйлчнийг болон солонгос эмчээсээ ингэ медикал одоо формыг бас ингэ хийх манайхын зорж байгаа. Тэгээ цаашдаа өөрсдийн компани Монгол улсад нээгээд одоо яг ингэ солонгос руу явах үйлчилгээ гэх юм бол шууд манай компани ингэ төсөөлөх боломжтой өөрсдийн гэсэн брэндээ бас ингэ монголчуудад нэвтрүүлэхийг бол цаашдаа зорж байгаа. За маш том ажлыг хийж хэрэгжүүлэхээр ер нь бол зорьсон байгаа тийм. Тэгээ хэдийгээр яг Монгол улсад ажлын зорилгоор бас судалгаа 될 хийх гээл ирсэн байгаах. Гэхдээ ер нь Монголд анх удаа ирсэн үү? Монгол ер нь хэр санагдаж байна? 제가 몽골 사람이었는지 착각이 들 정도로 지금 적응 잘하고 있습니다. Тийм миний хувьд бол Монголд анх удаа ирж байгаа. Тэгээ төсөөснөөс юм өөр усад ирсэн гэсэн юм ялгаатай байдал харагдаагүй. Бүр эсрэгээрээ би өөрөө монгол хүн байсан болов уу гэж бодогдсон. Тэгээд тэр хэмжээр маш хурдан Монголдоо тассан байгаа даа. Хангалттай сайхан мэдээллийг үзэгчд маань хүргэсэн болоо гэж бодож байна. Ярианы төгсгөл за бас өнөөдөр үзэж байгаа үзэгчдэд гоё хандаж үг хэлвэл те одоо яг эрүүл мэндийн үйлчилгээг бүгд найрамдах солонгосоос авахыг хүсэж байгаа тэр үзэгчдэд зориулж бас одоо мэдээлэл хүргэл төгсгөл. 한국에는 좋은 의료진과 병원이 많습니다. 그만큼 중요한 건 나에게 맞는 병원을 찾고 서비스를 찾는 게 가장 중요합니다. 베크가 그 과정에서 안전하고 편안하게 도와드리겠습니다. 이번 방문이 한국과 몽골 의료 분야에서 더 가까워지는 좋은 시작이 되었으면 좋겠습니다. 감사합니다.
За мэдээ Солонгос улсад бол сайн эмнэлгүүд бол маш их байгаа. Гэхдээ тэр эмнэлгүүд дундаас бол өөртөө тохирох эмнэлгээ олох нь бол хамгийн чухал байгаад байгаа. Тэгэхээр манай компани маань яг тэр эмнэлгийг зоригтод туслах нэг бас гүүрэн болмоор байна. Тэгээд цаашдаа Монгол Солонгосын эрүүл мэндийн салбарын хувьд илүү ойр дотн болгохын тулд энэнийх нь одоо үүрэг оройлын бид нар ингээ хийх ингээ зорж байгаа. Тэгээд бидний бас ингээ сайн дэмжиж өгөөрэй гэж хүсэж байна. За маш их баярлалаа. Өнөөдрийн зочноор бүгд найрамдах Солонгос улсад олон улсын эрүүл мэндийн салбарын бизнесийг амжилттай хөгжүүлж буй Big компани захирал Ким Жимин мөн Монгол ажилтан Улар Таянар оролцлоо. За тэгээд сонирхож байгаа үзэгчд маань байх юм бол за Facebook хаягч гэдэг юм уу, за скуулийн доор гарч байгаа QR кодор ч гэдэг юм уу ороод за мэдээллийг бол энэхүү компани мэдээллийг бол дэлгэрэнгүй бас авах боломжтой. За тэгээд тэгж авснараа мэдээж цаашаага Солонгос улс руу бол маш сайн чанартай одоо өөрсдөө зорьсон эмнэлгүүд рүү зуршлуулан үйлчлүүлэх бүрэн боломжтой гэдэг та бүхэндээ дахин дуулан хэлье. Ингээ хөтөлбөрийн дор шаамт хийсэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргаашийн цагт иргэн уулзлаа. Тэр баяртай.